За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Тэгэхээр Монгол улсын эзэн засаг өсөлттэй тэр нь хүртээмжтэй байх, эзэн засгийн тогтвортой байх нь Монголын нийт ард түмэн бид бүхэнд за мөн бизнес эрхлэгчдэд энэ хамгийн чухал асуудал. Хамгийн чухал асуудал. Эзэн засаг тогтвортой байхын тулд энэ макро эзэн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байх ёстой. Энэ дээр бол Монгол банкнаас хүлээдэг бас хэд хэдэн үзүүлэлтүүд байгаа. Энийн нэг нь инфляцийн асуудал байна. Мөнгөний ханшийн асуудал байна. За зээлийн хүйтэй холбоотой асуудлууд. Энэ бол яг Монгол банкнаас ард иргэд бизнес эрхлэгчдийн хүлээдэг. Өнөөдрийн улсын хурал дээр яригдаад байгаа энэ мөнгөний бодлогын үр дүнд иргэд бизнес эрхлэгчдийн хүлээдэг зүйлүүд бол ерөөсөө Монгол банкнаас хүлээж байгаа гол гурван зүйл бол энэ. Энэ гурван зүйлийг ард иргэдийн хүлээлтэд авчрахын тулд маш их хэмжээний ажил бол цаана явагдаж байгаа. Манай Монгол банкныхан бол мэрэгжлийн яхаргүй юм нарийн мэрэгжлийн юм байгууллага. Тэгэхээр би энэ ард иргэдийн хүлээгдэж байгаа энэ гурван асуудалтай холбоотой би саналаа хэлэх гэж байгаа юм ба. Өмнө нь бас намын бүлэг дээр бас нэлээдгүй дэлгэрэнгүй асуулт асууж саналаа хэлсэн учраас би сая бол бас асуулт асуугаагүй. Тэгэхээр нэгдүгээр асуудал бол энэ инфляцийн асуудал байгаа. Энэ инфляц гэдэг нь бол энэ барааны үнийн өсөлтийг зогсоосоо гэж ард түмэн хүлээж байгаа. Энэний цаана Монгол иргэдийн одоо гар дээр байгаа энэ орлого нь худалдаа авах чадвар нь хэвээрээ байгаасаа орлогын чанар нь битгий буураасаа гэдэг л ийм л хүлээлтийг Монгол банк энэ мөнгөний бодлогын ард хүлээж байгаа. Тэгээ 25 оны энэ бодлогыг аваад үзэхэд төсөв мөнгөний бодлогыг аваад үзэхэд үндсэндээ 25 онд эзэн засгийн эргэлт бол нэг 90 их 80-д байхаар байна. Энэний өрхийн эдийн засгийг аваад үзэхэд 60 орчим их 80-д нь бол өрхийн эдийн засаг байгаад байгаа юм. Ингээд яг өнөөдрийн өргөн барьсан бодлогын хүрээнд аваад үзэхэд инфляц 7% гээ тооцоод үзэхэд ард иргэдийн карманаас үндсэндээ 4 орчим их 80 төгрөг алга болчиход байгаа юм. Алга болчиход байгаа. Хэрвээ энэ эдийн засгийг бид нэр зөв авч явж чадахгүй бол эргээд энэ ард түмэн дээр ирэх ачаалал 4 биш өшөө нэмэгдэх 7-8 их 80 болох ийм бас эрсдэл байгаа. Эрсдэл байгаа. Инфляцийг тооцохын тулд нэг 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнээр тооцоолж байгаа. Өнөөдөр энэ 410 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголын нийт өрхүүд хэрэгжилж гэнүү гэдэг үл үгүй. Ялангуяа орлого багтаа иргэдийн хувьд цөөхөн хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Өнөөдөр бид бүхэн мэдж байгаа нефт байна, мах сүү, гурил одоо гэх мэтлэн хүнсний цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Эдгээрийн гол одоо бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт бол үндсэндээ инфляцид голлох нөлөө үзүүлж байгаа маа. Сүүлийн 30 жил ингэж явж ирлээ. Өнөөдөр эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг миний хувьд харахад энэ нийлүүлэлтийн бодлого дээр томоохон алдаа байна гэж ингэж харж байгаа. Хэд дахин дамжсан ийм ченжийн бодлого өнөөдөр энэ системийг авч явж ирлээ. Өнөөдөр энийг зах зээлийн систем рүү логистикийн бэлтгэн нийлүүлэлтээс аваад тээвэрлэлт, хадгалалт, түгээлт эцсийн одоо хэрэглэгчдэр гар дээр очих хүртэлх энэ системийг санхүүгийн хувьд зөв систем рүү оруулах тал дээр Монгол банк бас энэ дээр онцгой анхаарч ажиллах нь зөв юм болов. Ингэжээж инфляцийг бас одоо бодлогынхаа хэмжээнд оруулж ирэх юм боломжтой гэж ингэж харж байгаа. Хоёрдугаарт нь ханшийн асуудал байгаа. Нөөц бол буурч байгаа. Сүүлийн 2-3 жил дарааллаад энэ төсвийн төлөлтийн бодлого явсантай холбоотойгоор инфляц бол нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн 3 сарын бараа импортын дүн ч гэсэн өссөн байгаа. Өнөөдөр Монгол банкныхан бол 5 сарын нөөц байгаа гэж байгаа боловч энэ нь яг инфляц нөөцийг бол валютын ханшийг доктортой барих хэмжээний нөөц бас болж чадаагүй байгаа. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй шүү гэж. За ингээд цаг 3 дахь нь За сайн хүүгийн Ганбаатар гүшүүн.